Богд банк Монголын банкны салбарт хийх реформын салхийг хангалж, хөрөнгийн биржид бүртгэлтэй анхны олон нийтийн банк тодтголтой Богд банк нь 2014 онд намтар түүхээ эхэлж, Эрдэнэт хотод 2019 оны 9-р сард банкныхаа 6 дахь салбар болон нээлттэй хийсэн байна. Нийтдээ одоо 8 ажилтнтайгаар анх одоо гараага нээж цоошин банкны одоо цоошин салбарыг Бурхан аймагт нээжсэн. За нээсэн жилдээ бол бид нар Монгол банкны одоо Монгол банкнаас бол хамгийн одоо богино хугацаанд хамгийн өндөр өсөлт хийсэн юм банкар шалгарч бас сайшаал авч ирсэн. За тухайн үед банкны салбарыг байгуулж явах үед хүндрэл бэрхшээл одоо гол давуу талууд зөндөө байсан. Гэвч одоо банкны маань гол онцлог нь бол бусад банкуудтай өрсөлдөхүйц хэмжээний одоо бүтээгдэхүүн үйлчилгээтэй, аль хэдийн зах зээл танигдсан, эрсдэлгүй захим үйлчилгээ талдаа бас нэлээд бусад банкныг бол давуу талтай тийм банк байсан учраас илүү нөгөө хурдтай зах зээл дээр байр суурь олж авсан. Тус салбар нь олон улсын хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн Enabling Capital хөрөнгө оруулалтын сан, Америк нэгдсэн улсын олон улсын хөгжлийн санхүүжилтийн корпорацтай тус гэрээ байгуулан ажиллаж байна. Тус санхүүжилтээр дамжуулан дунд болон урт хугацаанд санхүүгийн зайлшгүй шаардлага нь үүссэн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид, эмэгтэй бизнес эрхлэгч болон ногоон санхүүжилтийг дэмждгээрээ онцлог юм. Мөн дотооддоо харилцагч үйлчлүүлэгчдэд хэрэгцээ шаардлага тохирсон санхүүгийн цогц үйлчлэгээг үзүүлж, олон нийтэд нээлттэй, үнцэн, итгэл түгээгч банк байхыг эрхэмлэн үйл ажиллагааг явуулж байна. За манай Богд банк маань 2014 онд анх байгуулагдсан. Энэ жил 10 жилийн тохиож байна. Байгуулагдсан цагаас хойш нийт харилцагч нартаа санхүүгийн бүхий л төрлийн үйлчилгээг хүргэж ажиллаж байна. За энэ утгаараа 2019 онд Эрдэнэт хотынхаа харилцагч нарт илүү хүрч ажиллах зорилгоор Эрдэнэт салбарыг 2019 онд анх байгуулсан. За Эрдэнэт хотын салбар маань анх байгуулагдсан цагаас хойш өдрөөр жилээр харилцагчдын маань тоо бол өсөн нэмэгдэж байгаа. Ингээд түүхт банкны тогтолцоо үүсч бэгдсэний 100 жилийн баярын мэндийг банкны салбарт ажиллаж исэн ахмадууд болон өмнө ажиллаж байсан, одоо ажиллаж байгаа нийт банкируудаа бүх 100 жилийн баярын мэндийг хүргье. Ийхүү нэгэн 100-ыг өртөөлсөн Монгол банк болон Эрдэнэтийн арил жааны банкуд өдрөөс өдөрт, жилээс жилд, оноос онд хүчээ зузаатгаж, хүрээгээд хилэн үйл хэрэг нь өрнөн дэгжиж явна.